сонирхолтой нь хортой хоргоо хавдар чинь мэдээж том булчирхаа бид нар мэдрэгдээд үзүүлж байгаа шүү дээ. Тэгэнгүү тэрийг биопсигийн шинжилгээнд өгөөд хортой хоргоог нь мэдчихэж байгаа тий. За тэгвэл хоргоо байлаа гэд ингээд тэмдрэгдээд байна тий. Нөгөөдгөө шинжилгээнд өгөөд хоргоо байхад нь тэрийг им уугаад эмчилгээ хийлгээд тэр нь шимэгдэж алга болох уу эсвэл байж лах уу? Хүмүүс ч их асуудаг байхгүй. За миний хоргоо гинэ. Одоо энэ алгуулах яах вэ? Алгуулахгүй баг. Одоо нэгэнтээ тогтсон бэрсүү шүү дээ. Тэр чигээр энэ хоргоо бэрсүүд октод их тохиолддог байхгүй. Залуу хүмүүсд октод тохиолдоод тэр ч октодын нөгөө залуу эмэгтэйч хөөх бол угаасаа ягт хатуу учраас мэдэгдэхгүй ялахгүй. Заримдаа зургаарч тэр юугаарч ялахгүй. Төрсөн шоо. Тэгэхээр тэр чинь ингээд төрөөд тэр үед нөгөөдөг шин жинхэнэ мэдэгдэж эхэлдэг. Тэр чинь айл гэдэг залуу огтайхтай тэр 30 нас 35 тэр үед мэдрэгддэг. Тэгэхээр энийг бол өөр алгуулах уу, энийг угаад имээр яах вэ гэд тэр бол алгуулахгүй байж идэг. Яг зарим тохиолдолд тэр томордог бүр томроод хуурдагч тал би. Тийм учраас энийг бол эмчнээс зөвлөгөө авч яах вэ? Хяналтанд хянас тий тогтмол үзүүлж явах ёстой байх тийм ээ.